Сайн бацхан уу. Гэрийн нөхцөлд хэлбэрхан хийж болох маш гоё амттай гэрийн пиццаг хамтдаа хийцгээе. 300 мл бүлөөсөн дээр 2 г давс, 20 г өргөмлийн тос, 5 г дорооч хийгээд 500 г гурил хийж зуурна. Ингээд зуурсан гурилаа дулаан газар 30 минут байлгана. Энэ хооронд пиццаныхаа түрхцийг бэлдээ. Сонгон, чинжүү, дахианы маха, хуурна. Хамтлагаанд хар перц, зэргийн давс хийгээд өөрөөр нь шүүснэ 7 минут орчим хуураад бэлэн болно. Бэлэн болсон гурилаа илдээд листэн дээрээ тавина. Кетчуп хийсэн байгаа. Кетчупа түрхэж өгөөд дээрээс нь дахианы мах чинжүүгээ тавина. Бяцлагаа тавиад баг зэнийг ороос марийн давс цэцэж өгнө. 200 градуст 18 минут чанахад ийм гоё амттай пицца бэлэн боллоо. Таад маань туршаад үзээрэй. Маш гоё амттай болдог. Бичлэгтэй хамт байсан баярлалаа.